Орой мэндийг хүргэх үзэгчтэй мигмар гаргийн MBC-ээс мэдээлэл хөтөлбөр эхлэж байна. Мэдээллийн дурчин анхаарлаа хандуулна. Эрүүл хөрс эрүүл хүн сарайны халт үйл ажиллагаа боллоо. Улаанборхон өвчнөөс урдсан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна. Наран булаг сумын улсын сайн малчин Сомбын Милалгын наадам боллоо. Аял зугаалгын цаг ихснээ холбоотойгоор сүртугаар тээвэргэлсэн жолоод төвлөрчл ихсжээ. Мэдээлж байна. Мэргэжлийн тээврийн газраас хүнсний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор улсын хэмжээнд эрүүл хөрс эрүүл хүн сарайныг 5 дугаар сарын 2-ноос 6 дугаар сарын 1-ний өдрөд хүртэл зохион байгуулсан. Энэ хоёр манай аймагт амжилттай хэрэгжиж өнөөдрийн хаалт үйл ажиллагааг уус зах дээр зохион байгуулж иргэдэд тайлгналаа. Эрүүл хөрс эрүүл хүн саяны хүрээнд аймгийн мэргэжлийн элдийн газар төлөвлөгөө гарган олон арга хэмжээ зохион байгуулна ажилласан байна. Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсны дагуу худал эрхлэгчид, нийтийн олон үйлдвэрлэгчид, сургалт сурчлагын хийснээс гадна улсын байцаагчид, зүүн хангаа, өндөр хангаа, цагаан архин, баруун төрөө зомдод томилтоор ажиллаж хяналт шалгалтаар 21 мянган төгрөгийн үн бүхий бүтээгдэхүүнийг худалдаанаас буцаан татлан авалт хийж хугацаа дуус чанарын шаардлага анхахгүй болсон 115 ширхэг 198,499 мянган төгрөгийн үн бүхий хүнсний бүтээгдэхүүнийг актаар хураавч устгахлын комисс шилжүүлэн устгасан байна. Мөн Увс компани хүнсний зах дээр хяналт шалгалт хийж жимс сүүн махны атасгуудад худалдаа эрхлэгчдийн гар хувцас ажлын багшнаас арчтас авч эрүүл зүйн ил задгаа худалдаалж буй болсон гурилнаас нэн судлалын шинжилгээг аймгийн мэргэжлийн элдийн газрын лаборатори шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээний дүнгээр гадна ил задгаа худалдаасан хүнсний бүтээгдэхүүнүүд 100%, арчтасны шинжилгээний 38% нэнгийн тоо их E. coli илэрсэн үзүүлэлттэй байна. Сүүний 8 дээж авч хүнс хөдөө аж ахуйн газрын лаборатори шинжилгээнд хамруулахад тус дээжүүд нь стандартлын шаардлага хангасан үзүүлэлттэй гарсан байна. Мөн зүүн хангаа, завхан, нармулаг, үлгий, өндөр хангаа, улаан ус сумын 16 багийн 54, ундны усны гүний худгийг эрүүл ахуйн төлөв байдалд шинжилгээ хийж 32 худагнаас усны дээж авч лабораторид хийм нэнгийн шинжилгээнд өгч 24 нь усны дээжинд дүгнэлт гаргасан бөгөөд худгийг эскалатны зорилтоор ашигласан ус нөөцлөх сав зорилтын бус сангийн угаалгах цэвэрлэгээ хангалтгүй худгийн дээвэр онгорхой зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн байна. Энэхүү зөрчлүүдийг арилгуулах ажлыг зохион байгуулж ажиллалаа. Цаашид бид нэр одоо энэ улам цаашаа сайжруулах арга хэмжээг бол шүй шаттайгаар авнаа. Ус аймгийн засаг даргын 5 газар иргэдийн уралдаан хамтарсан бас хүмүүс ойлгоцсон байгаа. Тэднэр дээр одоо энэ ажлын энэ сарын аяны хүрээнд зах дээр хийгдсэн ажлынхаа тайланд бид тавинаа. Цаашд бол уламд боловсрон болохгүй бол энэ хүнсний аюулгүй байдал гэдэг бол ус орны бас энэ эндсэн аюул бололд нөлөөлж байгаа чухал асуудал байгаа учраас энэ талаар бид нэр бас нэлээд дөрвөн арга хэмжээс цаашд ажиллая шүү гэдгийг бас энд гуталтай үйлдвэрлэгч байгаа хүмүүстээ хэлье. Нэлээд олон зөрчлүүдийг бид нэр арилгууллаа. Цаашид бол одоо бид нэр энэ зах дээр бол байнгын арга хэмжээ зохион байгуулж бол харин нэг бас нэг хүнсний чанар аюулгүй байдлыг хангасан захуулахгүй бол яг энэ чигээрээ бид нар энийг явуулах юм бол өнөөдөр бүх юмнаас айгаад ичээл эдгээр тэгдэж шүү бидний тэгдэж шүү гэж явах асуудал байхгүй шүү. Гин шалгалтаа тавинаа. Сургалт зөвлөмжөө өгнө. Энэний дагуу Босын Увс аймгийн ард иргэд маань ч гэсэн бас та бүхэн хүнс үйлдвэрлэгч худалдаа эрхлэгчид бас өөрсдийнхөө хэмжээнд өөрсдийнхөө хүүхнийхээ үжил бодлогоор бас ингэ хүмүүс шаардлага тавьж байгаараа гол хэрэглэгч маань та нар учраас энэ асуудал дээр маш анхааралтай хандаж бүхэл хүнийнд хандахгүй бол зөвхөн мэргэжлийн элдийн газрын ажил биш шүү гэдгийг та бүхэн бас ойлгоорой. Мэргэжлийн нээлттэй явуулж байгаа үйл ажиллагаа нь бол бас ард түмнийхээ төлөө ийм үйл ажиллагаа явуулж байгаад бид бүхэн бас их таатай байна. Тэгээд биднэрт ч гэсэн бас хийж байгаа үйл ажиллагаанд алдаа дугалдал байдаг, тэрийг өөртөө мэддэггүй. Энднэрээс санал ийм юу аваад шаардлагын хүлээж аваад цөмөрөч гэсэн өөртөө ч гэсэн гинэлт аваад ажиллахад бас болох боломжтой. Энэндээс бид нар ч гэсэн энэ хүмүүсийн хийж байгаа үйл ажиллагаа өөртөө мэдэхгүй юмнуудаа суралцаад мэдж байгаа юмаа цаашаа өргөжүүлээд ингээд ажиллахад энэ хүмүүсийн санал санаачлах дэмжлэг маш их тустай болж байгаа. Энэ мөрдлөгийг дагаж цөмөрө хамтарч ажиллах болно. Та бүхний зөвлөгөөг авч ажилласанд баярлж байна. Ер нь ард түмэд ч гэсэн бас энэ ариун цавар энэ соёл тэгээд энэ гадна байгаа бохир заваан үйл ажиллагаануудыг бол бас цэгцэлж ер нь нэлээд новоо үйл ажиллагаа болсон. Баяртай талархаж байна. Ажил бол сайхан үрдүүтэй. Бид нар бол дэмжиж ариун цаврынхаа шаардлага хангаж ажилласан. Бид нар мэргэжлийн хэлтийг бол дэмжиж байгаа. Увсын ард түмэнд эрүүл хүнсээр хангаж агаад маш их баярлж байгаа.
Тий. Ер нь ямар ажлуудыг хийсэн бэ? Үрдүнтэй бидэнд харагдсан. Өрдөнтэй ажлууд хийгдсэн. Тий бид нар бол байнга шалгаж энэ ажлын байрыг минь сайхан янзлж юу ахт бас тусалж дэмжлэг үзүүлж юу яасан. Эрүүл хөрс эрүүл хүнс сарын аян Увс аймагт амжилтыг хэрэгжиж үрдөнгөө өгсөн талаар худал эрхлэгчид хэлж байсан юм. Мэргэжлийн хяналтын газраас энэхүү сарын аян ингээд өнгөрөх биш цаашид хүнсний аюулгүй байдлыг хангуулах, иргэдийг чанартай хүнснээс сонголтоо хийх мэдлэг олох тал дээр сургалт сурталчилгааг байнгын хийх хэрэгтэй юм а. Яшээ байж тав хүн бүсийнхаа хэрэгтэй тус. Дараагийн мэдээ хүргэж байна. Улаанбаатар өвчний дэгдэлт газар авч улсын хэмжээнд 1800 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Харин манай аймгийн хэмжээнд Хэрэгэл суманд нэг тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор Улаанбаатар өвчнөө сэргийлэх зөвлөмжийг мэргэжлийн эмчнэр хүргэж байна. Улсын хэмжээнд Улаанбаатар өвчний 7011 тохиолдол бүртгэгдэж 7 дүүрэг 14 аймагт тархаад байна. Манай аймагт Улаанбаатар өвчний с 'ижигтэй тохиолдол бүртгэгдээгүй байсан ч 5 дугаар сарын 21-ний өдөр Хэрэгэл суманд бүртгэгдсэн мэдээлэл хүргэсэн билээ. Оюутнуудын амралт эхэлж байгаатай холбоотойгоор Улаанбаатар өвчний дэгдэлт өндөр байгаа. Нийслэлээс аймаг сумыг зөрчих хөдөлгөөний эрчим ихсэнтэй холбоотойгоор Улаанбаатар өвчин нэмэгдэх хандлагатай болсон байна. Тиймээс иргэдэд дараах сэрэмжлүүлгийг мэргэжлийн эмч зөвлөж байна. Тэгэхээр Улаанбаатар өвчний нууц үе нь бол 9-ээс 11 хоног байдаг, 7 хоног болж богиносож болно, 29 хоног болж уртсаж болно. Улаанбаатар өвчний үед бол гардаг гол шинж тэмдэг гэх юм бол эхлээд улаалтын шинж байдаг. Улаалтын шинжийн үед бол одоо ханиад хөрсөн шиг хамраас нус гоожих, хуураа ханиалгах, нүдэн нуугдаж улаах, нүднээс лөмс гоожих, одоо гэрэлд гэлбах шинжүүд бол гарч болно. Эдгээр шинжүүд гараад 2-3 хоног болсны дараагаар бол Улаанбаатарны яг үндсэн шинжүүд нь гарч ирдэг. Үндсэн шинж нь гэх юм бол хамгийн эхлээд бол баг араа буюу завжинд нь жижигхэн тийм улаан суурин дээр шар будаа цацсан юм шиг шинж тэмдэг гардаг. Энэ бол ямар ч өвчний үед байдаггүй ганц онцлог шинж учраас хүүхдээ халуурч эхлэнгүйт нь энэ завжийг нь харж байгаараа гэж эцэгчүүд зөвлөх байна. Улаанбаатар өвчний үед бол хамгийн гол одоо анхаарах зүйл бол хүндрэл байдаг. Эхний үед бол Улаанбаатар өвчний вирусийн эсрэг хүндрэл гардаг. Энэ үед бол чихний өрөөсөл, уушгины хатгаа гих мэтийн хүндрэлүүд гардаг. Хожим үед нь буюу пигментацийн буюу нөсөөжилтийн үед нь бол менингит, менинgoencephalit, геноидны отит, уушгины хатгалгаа, ларингит гэж айхтар хүндрэл байдаг. Ларингит бол эхнээсээ ч явагдаж болно. Тэгвэл ларингит гэдэг маань лоожны буюу истни гэж хоёр янз байдаг гэдэг манай эцэгчүүд бол тэр болгон мэдэхгүй байж болно. Тэгэхээр эдгээр хүндрэлүүдээс хүүхдээ хамгаалахын тулд дараах одоо зарчмуудыг баримтлах ёстой л да. Нэгдүгээрт нь бол коорцсон хүүхдийг бол гадагшаа гаргаж болохгүй. Хоёрдугаарт нь күйти юм уулгаж болохгүй, хэд халуун юм уулгаж болохгүй, дааруулж болохгүй, усанд оруулж болохгүй. Хоёрдугаарт нь коорцсон хүүхдийг бол яаралтай эмчид үзүүлэх заашгүй шаардлагатай. Гуравдугаарт нь хүндрэлээс сэргийлж ээж аав нь бол вирусын эсрэг тэр горопириносын гэж юм витамин С-г өндөр тунгаар уулгах ёстой. Минь ацикловер уулгаж болохгүй. Ацикловер маань герпес вирусын юм учраас горопириносын бол илүү үр дүнтэй байдаг. Хэрвээ хүндэрсэн тохиолдолд бол хүндрэлийн эсрэг эмчилгээ хийнэ. Жишээлбэл уушгины хатгаар хүндрэх юм бол антибиотик, өргөн үйлчилгээтэй антибиотик авах. Ларингитээр хүндрэх юм бол гормон эмчилгээ, минь утлаг эмчилгээ нүүд хийгддэг. Улаанбаатар өвчин туссан хүнтэй хавтал болсон хүн бүрийг 14 хоног заавал хянах хэрэгтэй бөгөөд халуурах, тууралт гарах, гарсан тохиолдолд хараа өрхийн эмнэлэгт хандах шаардлагатайг анхаарууллаа. Мөн онцгийн шаардлагагүй тохиолдолд хүүхдээ олон хүлээн газар авч явахгүй байх, заавал дархлаажуулалт нь хамруулсан байх хэрэгтэйг мэргэжлийн эмч хэлж байна. Энэ жил манай аймгаас улсын сайн малчны боловсролыг Наранбулаг сагил Тис сумын харьяад 3 малчин ангасан билээ. Тэгвэл Наранбулаг сумын Хужиртойгийн малчин Гомб улсын сайн малчин цолныхоо медаль наадмыг хийлээ. Увс аймгийн мал сүрэг 5 төрөлдөөс 2.5 сая толгой түрээд байна. Энэ сүүлийн 5 жилийн дундчтай харьцуулахад 27.7% буюу хамгийн өндөр өсөлттэй жил болсон байна. Энэ онд Увс аймгаас улсын сайн малчин цолоор Тис сумын Баяннуу багийн малчин Баатрын гасан жамц, Наранбулаг сумын Хужиртойгийн малчин Санжийн Гомб, Сагил сумын Өндөр мод багийн малчин Норжингийн Бат Төмөр нар тодорсон улсын сайн малчин Санжийн Гомб энэ онд 1400 толгой мал тоолуулсан бөгөөд сүүлийн 10 жилд мал сүргээ тогтмол өсгөж зөв бүсийн хоригдол гаргаагүйгээс гадна нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж ажилласан байна. Энэ хугацаанд туслах малчнаар 11 нэрнийг ажиллуул 22.9 сая төгрөгийн цалин хөлс олгосноос гадна аймаг сум орон нутгийнхаа нийгмийн ажилд идэвхтэй оролцож хандив тусламж харамгүй өгсөн байна. Өнөөдрийн байдлаар 4-ийг туслах малчнаар ажиллаж байгаа юм. Улсын сайн малчин Гомб цодныхаа найрыг нутгийн нахан төстэйгээ нийцгэр сайхан нэмдэглэн өнгөрүүллээ.
За ингээд өнөөдөр наадам сайхан болж өндөрлж байна. Морд хурдан байна, бөгчүүд бэртаа байна. Тэгээд сэтгэлээ уулзахгүй юу? Мөрөм хурдтай байна, бөх бэртээ байна. Газар болгоноос Өвс аймгийн 18-аас Өвс аймгийн 18 сумаас зэрэгэлдээ байгаа бихаал шавуулаад бөхөөсөөс ириаса яг аймагт бараг зохион байгуулж байгаа юм надад нэг болсондоо туйлын их баяртай байна. Бараг болдог бол дахиад маргааш нэг юмэр л байна да Америк наадам. Та сэгдэлцээ үзэж байгаа усынхаа ард түмэнд сайхан мэндчлэгээ өргөчихгүй. За тэгээд одоо яг та бүгдийн одоо саршин янз бүрийн сайхан ойдаа сайхан наадаж ойдаа сүмөт ойднуудын баяртайгаа зэрэг баяраа сайхан хийгээрээ сайхан цусаараа сайхан намар зараа хойтой хавартаа нэргэнүүлээ хойднилдан дахиад нэг юм усын сайн малчин дээрх юм бол үнэ санаадын зохион байгуулахыг би өөрөө хариуцж хэлье. За ингээд өнөөдөр улсын сайн малчны болцол хангаад баяраа хийж байгаа гомбо малчны маань төрсөгч нацаг гэгч бас дүүгийнхаа одоо цодны медалга наадамд Улаанбаатар одоос зорж ирсэн. Тэгээд сэтгэлээ болцохгүй юу? Баярлалаа тийм ээ. Би дүүгийнхаа баяр наадамд гөрөлдсөн ирсэндээ маш их баяртай байна. Энэ бүх амьтанд күрээлж ямар гоё наадам болж байна. Сум аймгийн наадам шиг сайхан болж байна. Энд Кервин хөдөөд одоо дэн чотатл наач нэг ихгүй дээ. Одоо ер нь сайхан болж байна. Сэтгэл их өндөр байна. Тэгээд нутгийнхаа зун олонд энэ хожирт тэгээд бүгд энэ наран мулгчуудтай тэгээд бүх малчтай одоо баярын мэнд хүргэе. Баярлалаа. Күрээлж ирсэнд маш их баярлалаа. Миний дүүг күн гэж күндэтгэж ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. За ингээд галзад овгийн хамгийн өндөр наснд 73 насны сүүдэр зөөгөлж байгаа Максар ахтайгаа уулзаад байна. Тэгээд наадам сайхан болж байна. Сэтгэлээ уулзахгүй юу? За энэ Монгол улс бараг дээгүүр орчхоор аймаг сум бүх орчин тооны бүх сумуудыг хамарсан нэг том сайхан наадам болж байна гэж хэлж байна. Миний жогом Монгол улсын сайн малчин цаазавч ийм сайхан медаль ийм сайхан наадам хийж яхад гомбын болон гомбын гэрүүл өрхөөгд чи сэтгэлээс баярлж байгаагаа талархаж байгаагаа илэрхийлье. Тэгээд гомбманы цаашдаа өшөө олон ийм залуу боловсон гэж гэрүүл өрхөөгч байгаа хамтран ажиллаж хамгийн тэгээд шагналуулах Монгол улсын говьяас малчин цус хүртэл ажиллах байхаа гэсэн ийм сэтгэлээр мэдэл дүүрэн байна. Тэгээд одоо цаашдаа гомбын энэ сайхан улсын нэрчэрэн улам өндөр ажиллана гэдэг хэрэгцээ байгаа. Энэ дахиад ийм өргөн цар хүрээтэй наадмаа хийж орчмын улам нэмнэ баярлуулж явах байх гэж ингэж би бодож байна. Тэгээ гомбманята хамгийн гоё наадам хийж байгаа. Сайхан үйлчлэгээ явуулж байгаа ийм би маш их сэтгэлэн дээр байна. За ингээд өнөөдөр наадам сайхан болж байна. Тэгээд сэтгэлээ уулзахгүй юу? Тэгэхээр 2014 онд манай аймгийн хэмжээнд ажлаас өөдрөг тэгээд уулзаж өргөн хийгдсэн сайхан болж өдөр түрүү болж байгаа. Манай сумаа өндөр мал 5 төрлөөрсөн аймагт тэсэн болж байгаа. Тэгээ энэ хэмжээр улсын сайн малчин манаас бас өрн гарсан аймгийн хэмжээ 3 малчин төрснөөс нэг санжийн гомбо төрсэн байгаа. Тэгээ энэ гомбоо бас малчин бол олон жил ажилласан. Залуу малчтыг алж яваад мал төлөвлөхийн алж яваад залуу малчтад дагуулсан асуудалтай нэлээд арга зохион байгуулсан. За өөрөө одоо байгаль цагаарын айдлыг бас уушиж чаддаг. За малын сайн нээж гэж харуулж байгаа. Тэгээ энэ жил бас улсын авар болоод нартам иргэд бүгд баяртай байгаа. 12 онд энэ манаас сайн малчин төрснөөс хойш 3 жилийн дараа ирж байгаа. За ингээд хамгийн гол нь манай малчин байгаас ард нийтгээ төлөө юм хийж яддаг хүн. Одоо энэ жад баярыг бол одоо сайн малчийнхаа баярыг хийж ирэх бол бас усаа хэмжээ анх удаа хийж байгаа. Ийм сайн малчин ба. Тэгээд өнөөдөр энэ сайхан өдөр баяр хийж байгаад манай
урд 2 насны мөр урдж байна. Хүч чанга бохирж байна. Ховд аймгийн Хинтээ аймаг сурталчилгааны урд морж урдж байна. Тэгэхээр энэ ойр болоогүй баяр болоо түн садан дутхгүй түүхт аймгийн 90 жил ой болно. Ой нутгийн бас эдгээр томоохон арга хэмжээ болж байна. Ингээд байна. Тэгээд сумгаа иргэд устарттай бас баярын мэндийг ирүүлэх хамгийн сайн хүсээрэй. Цолын найранд 2 насны морь дурлдаж зэрэгэлдэх 8 сумын уячид хурдан хөлгүүдээ сайн уралдаалсан байна. Мөн хүчит үндэсний бүхийн барилдаанд 64 бүх уран мэхээ урдуулан барилдсанаас аймгийн арслан Жамсран, Хайдав, Банзрагч мөнх баяр нар шивгүрснөөс аймгийн арслан Хайдав төрүүлж мөнх баяр үзүүлсэн байна. Монгол улсын сайн малчин Гомбогын улсын сайн малчны наадамд бас аман үзүүлчлээ. Сэтгэлээ болцохгүй юу? Тэгэхээр баяртай байна. Мандараагаар малчсан юм яа. Нэг минь хоёр найз хоёр баяртай. Хаанаас ирв гэж малчнаас ирлээ, хоёр март ирлээ. Багтаага ирсэн. Өнөөдөр нэгэн дөрвөллээ. Алтан төртөд Одны өгшил хаанах юу? өгшил тессэн. Одоо хаашаа уралдах гэж байна? Сумын хаваадлаар Одоо хэдхэн уралдаад ямар амжилт гаргав? Уралж. Өвөл нэг босонд уралдаж хоёр авсан. Дахиад өвөл мистэрч хоёр авсан. Ай баярлж байна. Одоо энэ сайн малчин Гомбо баяр наадам манай нутаг холоо явдаг нэг газрын усуд түнд одоо ирээд их баярлж байна. Морин төрүүлсэнд их баярлж байна. Өгшил хаанах юм бэ? Өгшил эцэг туу азрах. Их нь бол Монголгүй манай өрөнгөө. Хэдэн морьтой ирв? 2 морьт ирлээ. ямар амжилтаар Нэг баг нь 5 авчихлаа, их нас нь төрүүллээ. Хэдхэн яа энэ жилийн? Ихнээ үеэр хийж байгаа. За өнөөдөр их насны морьны уралдаанд сайхан уралдаж 3-аар морь тохиоллаа. Сэтгэлээ болцохгүй. Маш сэтгэл сайхан маш сайн байна. Морь 3-аар гэсэн. Энэ жил одоо хэдхэн уралдаж байна? Анхны уралдаан. Анхны уралдаан уу? Тий. Урд нь ямар амжилт гаргаж байгаа? Урд нь тэсийнхаа ойд дөрөв хүрдэлж байсан. Сумынхаа баяртай харагдсан. Өгшил хаанах юм өгшил? Өгшил манай өрөө унгаад. Энэ жил одоо хаашаа уралдах гэж байна? Энэ жил ой маягаар тайсан. Өнөөдрийн наадам хэрэг хэрэг болж байна? Маш сайхан байна. Зохион байгуулалтаа. Сэтгэл өндөр байна. Зуны ихэнх сарын наран бүлэгт анхныхаа наадам дээрж баярлаж байна. Усын сайн малчны ялдар тэмдэглэх хавтанд хамтдаа сайхан баярлаж зүрлээ. Танай ээж бас энэ мөхийн хүн үгүй юу? Манай ээж энэ хожирт багийн яг энэ тийм газар наран бүлгийн хүн. Тэр нь бөгчүүд хэр байна өрсөлдөгч нар? Энэ ихтгэл сургууль сайн байна. Наадам төгссөн байна. Ихтгэл сургууль сайтай байна. Наадмынхаа бэлтгэл гаргуулж байна уу? Одоо төгсчлөх шиг өстэй. Сэтгэл өндөр байна. Монголын сайн малчин Гомбо. Медал наадамд төрүүлээ сэтгэл өндөр. Яг Гомбогод бол Гомбогийн гэр бүл өргөхт хамгийн сайн өгшөрөө. Ийхүү наран бүлэг сумын хужирт огийн харьяат галзат овгийн Санжийн Гомбын улсын сайн малчны цолын наадамд энэ шатаатал сайхан болж өнгөрсөн байна. Дараагийн мэдээ хүргэж байна. Хүүхдийн баярын үеэр хөдөлгөөний аюулгүй байдлын анх тасгийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалтай ажилласан байна. Энэ үеэр согтуур булгуунданы хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 5 зөрчил илрүүлсэн бөгөөд зөх арга хэмжээг авч ажилласан байна. Орон дулаан цаг ирж амралт аялал зугаалгын цаг эхэлсэндээ холбоотойгоор согтуур автомашин жолоодох тохиолдол ихссэн байна. 7 хоногт дунджаар 20-30 жолоо согтууруулахундаа үсэн үедээ автомашин жолоодж яваад замын цагдаагийнх нь саатуулгацаар байгаа юм. Ингэхдээ тэдний 2-3 зам тээврийн осолд холбогдож өөртөө болон бусдад тохирол учруулдаг нь тогтоогдчихэ. Монгол Улсын захиргааны харилцааны тухай хууль согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодж явсан эсвэл согтууруулах ундааны зүйл уусан эсхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлт хийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэлх хугацаагаар хасах шийтгэл ногдуулна. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд цогтгоор тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 7-оос 30 хоног баривчлах шийтгэл ногдуулна гэж заасан байдаг. Тиймээс эрх согтууруулах ундааны зүйл хэрэгсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос зайлсхийг дуудлагын жолооч дуудах зэргээр бусад аргыг сонгож энэ зөрчлийг гаргахгүй байх нь өөрийн болон бусдын эрүүл мэндийн аюулгүй байдалд эрсдэл төвчрхаас сэргийлж чадна гэдгийг хөдөлгөөний аюулгүй байдлын анх тасгаас сэрэмжлүүллээ. Хүүхдийн баярын өчигдөр 6 сарын 1-ний өдөр одоо
их өрсгийн баярын өдөр батал одоо жолооч нар маань тогтворол хүндэн зүйл хийгээд одоо ТV-ийг ирж жолооч зөрчил гаргасан байна. Энэ бол одоо 4-5 жолооч бүртгэгдсэн байна. Энэ бол иргэдийн маань нийгмийн ухамсар бас тодорхой хэмжээгээр нөлөөлөх одоо их хүүхдээ их хүнийг ээж эхнэр гэр бүлийн өмнө баярлуулах атлагт өөрсдөө одоо баярлаад зөвхөн ТV-ийг эрхэлж болоо одоо тэгээд эндээ одоо хүүхдээ ТV-лээд явж байгаа төсөв саатуулагдсан. Энэ нь бол бас нэг тодорхой хэмжээгээр зам ТV бас хэрэгс өртөж хэмжих бас нөлөөлөх хүчин зүйл болоод байгаа маа. За цаашдаас жолооч нартаа анхааруулж хэлэхдээ одоо манай тасаг бол энэ уртасгсан цагаар өндөржүүлсэн бэлэн байдал байнга ажиллаж байгаа. Шөнийн эргүүл бол өглөө 4-5 цаг хүртэл явж байгаа. Шөнө одоо 2-3 машин зэрэг ажиллаж байна. Иргэд маань одоо цагаагаар дулаарч байгаа тоологдвол бол аймгийн төвөөс гадагш гарч одоо нуур, тил, лаул одоо лонгомос гадагш гарч амралт цугаалгын байдлаар бол ашиг тогтворох хүндэн зүйл хэрэгжилж байна. Энтэй холбоотойгоор зам ТV бас хэрэг бас өнгөрсөн болгоомт бол 2 өртөгдсөн байгаа. Одоо нэг нь бол сагил сумын нутаг дэвсгэрт хар зам дагуу өртөгдсөн. Нэг нь аймгийн нутаг дэвсгэрт өртөгдсөн байна. За мөн зам ТV бас гэхэд бас нэг юу нөлөөлж байгаа хүчин зүйл маань эцэг эхчүүд маань сургуулийн болон сургуулийн өмнөх насны хүүхдийг бол хараа хяналтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж байна. Энэ одоо өөртөө ирж байгаа замын хөдөлгөөний дөрвөн өөртөө ирж байгаа ТV-ийн иргэсийг одоо гинт төр дөрөнгөө зэрэгээр одоо хүүхдүүд маань одоо бидний хойчлээд болсон хүүхдүүд маань зам ТV бас хэрэгт өртөж гэмтэх юм бас аюул учраад байгааг бас анхааруулж байна. Сурагчдын амралт эхэлж байгаатай холбоотойгоор хүүхдүүд хараа хяналтгүйгээр тэмээс дэлгүүцэх, дугуй тишүүрээр замын ойролцоо тоглох, ундаг дугаар замын хөдөлгөөнд оролцох зэрэгс шалтгаалan зам ТV бас өртгөн эрс нэмэгддэг. Тэмээс эцэгчүүд, асран хамгаалагчид баг болон өсвөр насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тусгаас анхаарууллаа. Хэсэг хугацааны реклам сурталчилгааны дараа MBC-ийн ус мэдээлэл авалбар өгчлэгийг хүлээн авч ирсэн.